За сайн байцгаана уу. За өдрийн мэнд хүргэе. За миний бие одоогийн байдлаар нь Австрали улсын Northern Territory буюу нь хойд бүс нутагт хойд мужид нь ажиллаа явуулж байна. Энд зис цайрын ордын хайгуулын ажлыг эхлүүлээд энэ бүрэн цогц ажил хийгдэж байгаа. Одоо энэ зураглал явагдаж байгаа. Дээжлэлт явагдаж байгаа. Соёл дээжлэлт явагдана. За тэг өрөмтлөг бас эхэлнэ. Өрөмтлөгийг эхлүүлэх гээд талбай засалтын ажлаа эхлүүлээд ингээд хянаад байж байна. Нэг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг явж байгаа. Манай би ахлаад явж байгаа. За өнөөдрийн видеоны зорилго нь хайгуулын ажлын тухай ярих гайгүй арай өөр зүйл ярилцсан. 14 хоногийн өмнө би сайн геологч гэж хэнийг хэлэх вэ гэсэн нэг видео оруулаад одоо 14 хоногийн дараагаар дүгнэе гэдэг нэг ярьжсэн тийм ээ. Тэрнийхээ тухай бас ярилцъя гэдэг. За сансныг бодоход цөөн тооны хүн комент бичлээ. За бас арай олон хүн бичээд сансагт бодлоо хэлэх болов гэж бодож байсан бас. Тэгсэнгүү гэхдээ зүгээр одоо саналаа ирүүлсэн, комент бичсэн, одоо миний мессенжер хаяг руу мессеж явуулсан бүх хүмүүстээ баярлалаа. За энэ дээр дүгнээ хэлэхэд одоо миний ерөөсөө нэг харж байгаагүй өнцгөх хүмүүс олж хэлсэн байна. Энэ юу гэхээр зэрэг мэргэжлийн ёс зүйн талаар бүр хүн болгон ирсэн байна л да. Би болохоор нөгөө нэг чулуугад таних чадвар сайтай байх хэрэгтэй юу? Эсвэл одоо бие зөв авч явах хэрэгтэй юу? Сефти ажиллагаагаа барих хэрэгтэй юу? Програма бүрийн эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтлэн өнцгөөс хараад байсан чинь нөгөө хүмүүсүүд маань арай өөр талаас нь мэргэжлийн ёс зүйн талаар мэргэжлийн ёс зүйн маш өндөртэй байх хэрэгтэй. За дээрээс нь нэмэх нь одоо миний саяын хэлсэн зүйл орж ирэх ёстой байна гэсэн зүйлд ярьсан байж байгаа. Энэ бол маш зөв үнцэг, маш зөв зүйл, маш зөв зүйлийг хүмүүс хүндсэн байлаа. За мэргэжлийн ёс зүйн хэлэхэд гол нь нөгөө нэг ажил хийгдээгүй одоо жишээ нь ганц хоёрхон цоногтой ч юм уу одоо ерөөсөө ажил хийгээгүй байж нөөцийн тайлан оруулчихдаг. Нөөцийн тайлангаа батлуулчихдаг. Ийм зүйлсийн тал дээр хүмүүс нөгөө мэргэжлийн ёс зүйн тал дээр маш их алдагдаж байна, буруу байна гэдэг тал дээр ярьсан байгаа. Энэ бол бас үнэн. Одоо тэм зүйлс ажиглагддаг. Ерөнхийдөө бол ажил хийгээгүй явагдаагүй ээж ингээд нөөцийн тайлан оруулаад батлуулчихдаг. Ийм зүйл бас. Гол нь гэхдээ миний нэг анзаарсан зүйл гэхээр зэрэг ийм зүйл хийхэд одоо юу хүрэж ийн гэдгийг бид нар бас ингээд судлах, сонирхох хэрэгтэй байгаа юм л да. Яг яагаад ийм зүйл байгаа нь үний юм байна. За хүн болгон л ажлаа хийгээд амьдрах гал явж байгаа бас нэг 5 цаасны тайлан бичээд ингээд бас нэг ажил төрлөө хийхийн тулд яагаад ийм худлаа тайлан хийх шалтгаан нь юу болж ийн? Яагаад ийм зүйл рүү хүмүүс геологчд маань ингээд хамагдаж ороод юм зүйлд ороод байна гэдгийг бас ингээд давхар судлах хэрэгтэй юм шиг байна. За тэгэхээр би бас нэг Facebook хаягууд байдаг л да тийм ээ, маш олон группүүд байж байгаа. Геологч Монголын геологч нэгдсэн групп, өөр ямар группүүд үү. Тэр групп түгээр харж байхад одоо манай мэргэжлийн бус одоо менежерөө захирлууд энэ салбарт хөрөнгө оруулж ингээд өрсөлдөе гэж хүчээ үзье гэсэн хүмүүсүүд тэр пост зарыг тавьж байгаа болов. За одоо юу гэдгийг төмрийн ор давна тийм ээ. Эсвэл одоо ор давна. За эсвэл одоо доор комментэнд зарах орднуудаа бөөнөрлөө ч юм уу. Иймэрхүү нэг одоо комментууд маш их орж байгаа. Энэ дээрээс би юу харж байгаа нэхэд зэрэг манай геолог болрохын салбарт менежмент гэдэг асуудал ер нь орхигдсон юм байна. Одоо ерөөсөө манай геологч болохоос яг ерөөсөө мэргэжлийн чадвар, мэргэжлийн зүйлсэл үнэн бодтой хийгээл ингээд явж ивэл болоо гэж үздэг. Дээрээс нь энэ дээр нэмэх нь менежмент буюу одоо тухайн төслийг, прожектыг зохион байгуулах ур чадвар, зохион байгуулах менежер ийм зүйлс ер нь бол Монголд маань бас тодорхой хэмжээгээр шаардлагатай байгаа юм болов уу гэж үзэж байна. Яагаад ийм зүйл одоо тэр тухайн зар дээрс дүгнээ хэлэхэд одоо бид нар геологчд мэдж байгаа тийм үү. Тэр орд гэдэг зүйлийг бол тийм амархан зүгээр ингээд нэг дэлгүүрт одоо нэг талах зарж байгаа юм шиг эсвэл нэг машин зарж байгаа юм шиг тийм орд байна, ийм орд авъя, худалдаж авъя, заръя. Тийм ээ, эсвэл одоо юу гэдгийг. Ийм зүйл биш гэдгийг та бүхэн мэдж байгаа. Маш олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт, олон 10 жил, за доор хаяж 10 жил, за магадгүй 30 жил. За тэрнээс богино шиж болдог. Тийм хугацаанд орд гэдэг зүйл маань маш олон геологчдын хөлсөж хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зүйлийг зарцуулж бий болдог зүйл байгаа тийм үү? Энийг ингээд нөгөө хүмүүсүүд маань ингээд талах авж байгаа юм шиг ингээд хоорондоо аймаалцах зүйл ингээд болоод байгаа маань миний хувьд нөгөө тэр хүмүүсийг буруутгах байгаа юм биш шүү. Ягаад гэхээр зэрэг улирхан салбарт орж ирэх гэж байгаа хөрөнгө оруулж байгаа хөцөө үжигч байгаа хүмүүсийг бид нэр дэмжих ёстой.
дэмжиж бид нар нөгөө салбар руу илүү өргөн тоглохчтой, илүү олон боломжтой бидэнд ажлын байр өрсөлдөх боломжтой бий болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр хүмүүсүүдээ бид нар мэдээлэлээр хангаж өгөх ёстой гэсэн үг. За одоо юу гэдэг одоо орд гэдэг зүйл маань ингэж бүтдэг юм шүү. Ийм зүйлс хугацаа ордог, ийм төсөл ингэж явагддаг, ийм хүн хүч ордог гэдгийг. Тэгэхээр зэрэг менежмент гэдэг зүйлийг л одоо дутагдаад байгаа гэдгийг маань одоо энэ орж ирж байгаа зарууд одоо энэ салбарт орж ирж байгаа хүмүүсийн ерөнхий ойлголт нь харуулдаг байна гэсэн үг. Тэгэхээр бас нэг зүйл болохоор зэрэг геологч ажилд авна гэсэн зар дээрээс би бас нэг зүйл анзаарсан. Зөвхөн геологч авна гэж тавьчихсан тийм ээ. Австралид геологч авах зар ер нь яаж явдаг вэ гэхээр зэрэг яг тэр ажилтныг авах гэж байгаа компани одоо Facebook дээр байрлуулах юм уу, тусгай вебсайт дээр байрлуулах юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүнд хүргэх нь бол тухайн компани асуудал. Гэхдээ өгж байгаа мэдээлэл нь болохоор зэрэг эхний ээлжинд компани танилцуулдаг. За манайх бол ийм нэртэй ийм компани. За тэнд үйл ажиллагаа явуулдаг ийм том төслүүдтэй. За цаашаа одоо өсөн дэвж гэрээдүүтээ одоо юу гэдгийг том томорхон тодорхой гэдэг шиг ийм компани. За хоёрдугаарт ажлын байраа танилцуулдаг. Геологч авах гэж байгаа бол хайгуулын геологч юм уу, прожект геологч юм уу, төслийн геологч юм уу, тийм ээ, эсвэл бүр сениор ахлах геологч, ерөнхий геологч юм уу. Ажлынхаа позишнууд нь тодорхой байдаг. Яг ийм геологч аавна гэдэг. Тэгээд доор нь хийх зүйлийг хэлж өгдөг. Бид нарт одоо төслийн геологч гэх юм бол ангийг өдөртөн зохион байгуулах, хайгуул ажлыг явуулах, бүх том мэдээллийг хараа цуглуулах, баталгаажуулах, өрөмдлөгийн ажлыг зохион байгуулах гэх мэтлэн ажлын юу хийх гэж байгааг нь тэр хүнд заавал хэлж өгдөг. Тэгээд дараагаар нь танаас юу шаардах хэвтэй. За дээрх дурдсан ажлуудыг хийхийн тулд танаас одоо жишээ нь одоо мэдээж нөгөө бакалаврын зэрэг юм уу, магистрийн зэрэг ч юм уу, эсвэл за бакалавр доошгүй цол зэрэг. За тэгээд ажилласан туршлага за 2-3 жил байх хэвтэй юм уу. За тэгээд бороо австрал энэ австрал болохоор зэрэг юу гэдэг юм. Жолооны үнэлэх байна уу? За 2 дугаар цагдаагийн газрын тодорхойлолт байна уу? За гэх мэт ерөнхий суур юм шаардлагуудыг тавиад тэгээ ардаас нь гүйцэтгэх үүрэг яг юу хийх, танаас юу шаардагдах, ямар чадварнаас шаарддаг гэх мэт мэдээллийг өгдөг. Дээр нэмээд яг цалингийн хэмжээ, рострын хоногуудын хугацаа гэх мэтлэн зүйлсийг ингэж хэлж өгдөг байж байгаа. Энэ маань яагаад юм арвчилсан их дэлгэрэнгүй байх шаардлагатай вэ зэрэг магадгүй нөгөө ажил хайж байгаа хүн маань ажлын байрыг хараад өөрөө тохирохгүй чадахгүй байж болно шүү дээ тэр ажлыг. Тэгэх юм бол нөгөө аль алиндаа цаг хугацаагаа алдахгүй. Одоо жишээ нь яг одоо жуниор геологч буюу нөгөө дөнгөж ажил төгсөөд ажил хайж байгаа шинэ геологч маань бүр өнхий геологчийн албан тушаал позишн дээр мэдээж одоо бас горилохгүй шүү дээ. Горилсон ч гэсэн бас өөрийнхөө бас мэдлэг чадвар туршлагыг үнэлж нөгөө нэг ажлын байр руу анкетаа CV-гээ явуулах учраас аль талдаа цагаа хэмнэсэн зүйл хийхэд тулд нөгөө ажлын зарайхаа одоо мэдээллийг маш дэлгэрэнгүй тавьдаг. Тэгэхээр зэрэг энэ зэрэг манд ерөөсөө манай хайгуулын салбарт менежмент гэдэг зүйл одоо мэргэжлийн менежер гэдэг зүйл маань жоохон дутагдаад байна. Одоо бид нар бол геологчт маань бол мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн зүйл, ажил төрлөө бол хангалттай бүрэн дүүрэн хийгээд ингээд гүйцэтгэх яваад байдаг. Менежментийн асуудал энд орхигдож байна гэсэн. Одоо ажлын байран дээр тогтож үлдэхийн тулд компанидаа бас нэг байр суурь эзлэхийн тулд ямар програм ашигладаг вэ гэхээр зэрэг эхний ээлжинд QGIS програмыг нэлээд өргөн ашигладаг. Энэ маань болохоор зэрэг Mapimpo QGIS програмуудтай харьцуулахад сүүлд гарч ирсэн үнэгүй. За тэгээ саяын 2 дурдсан програмуудын хийдэг ихэнх зүйлийг хийдэг. За бүр өшөө нэмээд олон функц одоо юутай боломжуудтай. Болохоор нэлээд сүүлийн үед Австрали бол нэлээд хүчээ авч байгаа. Энэ зургийн програм байж байгаа. Сүүлд одоо энэ програмын сургалт явах гэж байгаа гэж дууссан. Тэгээд та бүхэнд өргөн хамрагдаад мэдээлэл аваад эзэмссэн бахаа гэж найдаж байна. За хоёрдугаарх нь Micromine. Миний хувьд Micromine ашигладаг. За хүн заах төвшөнд бол арай хүрээгүй байгаа. Гэхдээ бол ямар ч үсэн өөрийнхөө ажлын хэрэглээнд бол хангалттай хэрэглээд ингээд датагаа боловсруулад ингээд ажлаа төлөвлөд явдаг. За Micromine, Leapfrog, Vulkan гэх маш олон төрлийн 3D програмууд гэдэг тийм ээ. Энийг болох зэрэг тухайн компани зорилго чиглэл үйл ажиллагааны одоо үе шатаас хамаарат ямар програм ашиглах уу гэдэг нь тухайн компанид өөрсдөө сонголтоо хийдэг байж байгаа. Энийг бол заавал
микромайн ч юм уу заавал лепрок ч юм уу заавал юу гэсэн юм би бол тийм зүйл яриаггүй зөв миний эзэмссэн л микромайн шүү гэж гэдэг талаас нь ярьж байгаа шүү. За тэгээ хоёр дараа нь энэ Avenza map гэж байгаа. Энэ болохоор зэрэг мэрэгжлийн яг геологч зориулсан мэрэгжлийн яг бас биш. Яг ерөнхийдөө бол газар зүйн мэдээллийн систем location байрлалыг илүү төлхөө харуулдаг ийм програм байж байгаа. Энийг болохоор зэрэг хээр одоо нөгөө машин барьж явах үедээ одоо жишээ нь ажлынхаа талбай руу очих үедээ энэ Avenza map дээр зураг үйлдээд ингээд дагаад явдаг ийм аппликейшн байгаа. Одоо програм, вебсайт гэх юм зүйл байгаа. Энийг би бас хэрэгэлдэг. За тэгээд Fulcrum гэж байгаа. Энэ хоо зэрэг би бас Fulcrum-ын хичээл оруулж ирсэн та бүхэн санаж байгаа бах. Ихэвчлэн нөгөө хээрээс тоо модель цуглуулах үед, хөдөлгөөнд байдлаа тоо модель цуглуулах үед өөргөн ашиглагддаг. Фото зураг авдаг тийм ээ. Ингээ бүх мэдээлэл дээр ингээ шивээд ингээ iPad-н дээр ингээ шивээд оруулцдаг програм ашиглаад. Энийг маш өргөн хэрэгэлдэг. За тэгээд ерөөхдөө бол миний ашигладаг програмууд бол иймэрхүү одоо багц гэх юм уу одоо иймэрхүү зүйлээс бүрддэг байж байгаа. За тэгээд та бүгд мэдээж өөрсдөө өөрийн гэсэн бас юм өргөн юутай байгаа тийм ээ програмын бүтцтэй байгаа. Нэг бүрэн дүүр ашиглах явах нь бол мэдээж геологч хүний эзэмших ёстой нэг чадварууд нэг байж байгаа. Safety ажиллагаа бол маш чухлаа. Одоо ингээд ер нь бодоход бид нар компани төлөө ажиллаж ийн нэ өөрийнхөө төлөө ажиллаж ийн гэсэн зүйл өөртөө асуух хэрэгтэй. Мэдээж өөрийнхөө төлөө, өөрийнхөө аж амьдралтай гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгаа учраас та өөрөө эрүүл тухайн ажлыг гүйцэтгээд гэртээ сэтгэл санааны тийм ээ эд материалын бие биедрын мөнгө санхүүгийн хувьд ямар ч хохирол гарцгүй бүрэн гэртээ арих л ёстой. Энэ бол ерөөсөө safety ажиллагааны алтан дүрм. Маш олон дүрм журам бүлэг салбар юм байдаг л да. Тэгэхдээ эцсийн эцэст ерөөсөө үндсэн зорилго нь яг энэ л байдаг. Таныг буюу ажилтныг гэрт нь ямар ч эрсдэлгүй оролцох ерөөсөө чиглэсэн бүхэл зүйлээр нэг safety ажиллагаа ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг та бүхэн хамгийн түрүүлээд компанийнхаа дүрм журам safety ажиллагааны зааврыг маш хандлан мөрдөх ёстой. Одоо магадгүй жоохон компанид удажчихсан ингээд ийм хүмүүс бол жоохон назгаарах хайн асуудал гарах гэдэг. Энэ дээр бол нөгөө яг safety ажиллагаан дээр бол одоо safety ажиллагааны менежерүүд хэлдэг л дээ. Safety ажиллагаа бол асуудал гардаг. Тэгэхдээ асуудал гардаг хүмүүсийн бараг 70-80% нь бол тэр ухаан компанид 4-5 жил ажиллачихсан, 6-аас дээш сар ажиллачихсан хүмүүс байдаг. Эхний 6 сард бол нөгөө ажилд орж байгаа хүмүүс маань safety ажиллагаа маш чандлан барьдаг, маш сайн сандаг, баримтжуулдаг, баримталдаг юм байдаг. Нөгөө тэрнээс цаашаагаа бол хүмүүс назгаарах, тийм ээ, мартагнах, хаанга байх зүйл үүсдэг учраас нөгөө safety ажиллагаа алдагдах магадлал 6-аас дээш сар ажилтсан хүмүүсээс их гардгаа гэсэн бүр судалгаа байдаг юм байлээ. Би нэг бас нэг уурхад очих энд Австралид ажиллахад очсон. Тэгээ нөгөө угаасаа л индакшн хийгдэг бүх safety компани ажилтнууд нь бүх ирж байгаа ажилтныг бүгдээ суулгаж байгаа. Тэгэд нэг хятад залуу байсан юм. Бүх хүмүүсийг ингээд суулгаад индакшн явуулж дуусснахаа дараагаар биднэрт нэг юм цаас өгч байгаа юм л да. Яадаг цаас байх зэрэг дээр нь ингээд хайртай хүмүүсийнхаа нэрийг бич. Бид гэдэг ард нь бид таныг гэртээ хүлээж өгнө гэсэн бичгтэй. За тэгээ би жоохон мэдээж нэг гэр бүлийнхаа бүх хүмүүсийг ард нь бичиж байгаа. Тэгээ ард нь ингээ харангуут тэр юм тайлбарлаж байгаа юм л да. Энэ бичгийг ингээ авч ингээд өрөөнийхөө хаалган дээр наачгаа. Төглөө болгон босоо харангуут ингээ таны хайртай хүмүүс таныг гэртээ хүлээж өгнө гэсэн. Ийм одоо хүнд мессеж өгдөг. Өглөө болгон босоход нь. Хүний хүмүүсийг бол ингээд маш олон дүрм журам одоо нэг гарын хөлийн үсэг форум маягт юмор бол ингээд яагаад ингээд баталгаажуулж болно. Гэхдээ бол хүнд өөрт нь мотивац өгж иж ингэж маш сайн идэвхтэй нөгөө тухайн дүрм safety дүрм журмуудыг барьдаг юм бэлээ гэсэн юм зүйл тухайн хүмүүс ярьж байгаа юм л да. Тэгээд зэрэг бид нар safety ажиллагаагаа маш сайн баримтлах ёстой. За хоёрдугаар чулуудыг таних чадвар. За энэ бол яг хоо мэдээж геологч хүнд байх ёстой үндсэн чадвар. Тэгвэл бол шууд ингээд хаан явж байсан чулыг барьж аваад шууд ханаас нь чарсан нэрлээ тодорхойлол ингээд явна гэдэг бол бас геологч болгонд бас байдаггүй чадвар. Гэхдээ тэнд бас нааз авдаггүй. Ялангуяа Австрали геологчдод бас ингээд чулыг тодорхойлохын тулд
чулуулагийн гар шиг харах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаар ямар чулуулагтай асцаа зүсгсэн байна геологийн зургийн дээрээс нь харах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь жижиг нэг химийн урвалууд байгаа шүү дээ. Жишээ нь шохон чулуу таныхын тулд нөгөө давс нүчлээр насах ч юм уу эсвэл өөр юм жижиг нөгөө нэг химийн реакшнууд хийж ингэж одоо чулуулагийг тодорхойлох. Ийм олон зүйлсийг хийж байж тухайн чулуулагт нэр өгнө. За яг бүр одоо нөгөө манайхны хэлдгээр яамна гэдэг шүү дээ. Бүр боржин элсэн чулуу одоо ийм л байгаагүй бол жоохон хувирчихсан, жоохон хувиралд орцсон одоо ийм л байвал ерөөсө чулуулагийг шууд тодорхой яг нэр өгөхөд айгүй бэрхтээ байдаг. Одоо жишээ би Facebook залуугаар хардаг л да ингээл одоо нэг чулууны зураг тавьчихсан энэ юу вэ гэж тавьчихсан. Би ч яг заримынхан доор өөрийнхөө бодлыг бичдэг. Тэгтээ бас ардаас нь чулуулагийг ингээд зөвхөн ганц нэгэн фото зурган дээрээс тодорхойлох боломжгүй. Ягаад тэр зэрэг тухайн чулуулагийн хатуулагийг үзнэ, зураа сангийн үзнэ тийм ээ. Одоо соронзон чанарын үзнэ гэх мэтлэн маш олон зүйлс ингэж хийжээж тухайн чулуулагт нэр өгдөг учраас шууд ингээд одоо нэг чулуу барьж ирэнгүүтээ энэ юу вэ гэдээ асуух юм бол ер нь 10 геологчийн 8 нь бол хэлж чадахгүй байна. За яг мэдээж бусдууд нь үлдсэн хоёр нь бол маш туршлагатай мундаг хүмүүс байл шууд хараад хэлэх байх л та. За энэ тал дээр гэхдээ чулуу тодорхой чадвар муу байна, сул байна, мэдэхгүй нэг дээр үл ерөөсөө энд ерөөдөөс наа завдггүй. Ерөөсөө яг мэдээж байгаа дээр нь ингээд гаршин дээгүүр алхах нь харан тодорхойлно. Тэгжээж нөгөө тухайн хүмүүс маань миний бодлоор гэж гад чулуулаг ийм чулуулаг байна гэсэн зүйлийг ярилцдаг байж байгаа. За тэгээд мэдээж нөгөө компани дүрм журмууд компани бодлого чиглэлийг маш сайн геологч хүмүүс мөрдөж явах хэрэгтэй. Яг тэгэхээр зэрэг өөрөө тухайн компани гэдэг маань хүмүүст бүрдэж байгаа. Хүмүүсүүд маань өөрсдөө нэг чиглэлтэй, нэг санаа бодолтой компанийнхаа зорилгыг ойлгосон байж нөгөө өдөр тутмын хийж байгаа үйлдэл, өдөр тутмын хийж гаргаж байгаа одоо ажлын үр дүн маань тухайн одоо нөгөө ажлын зорилго руу компани зорилго үндсэн чиглэл рүү чиглэдэг учраас одоо компанийнхаа зорилгыг маш сайн ойлгох хэрэгтэй. За манай компани бол консалтинг компани учраас чулуу мэргэжлийн чадварыг ахиулахаас гадна нөгөө клиент компани буюу үйлчлэгч нартайгаа маш зөв зүйтэй, ойлгомжтой мэдээлэл өгөх чадвар бас давхар ингэж шаарддаг байж байгаа. Одоо ингээд ажил хийгээд явж байхад одоо нөгөө юу компани одоо цахиалагч компани хүмүүс талбайд ирнэ. Геологчд нь ирнэ, менежерүүд нь ирнэ, захирлууд нь ирнэ. Тэр болгоныг нөгөө хийж байгаа ажлыг эхнээс нь зохистой, ойлгомжтой тайлбарлаж өгөх. Дараагийн ажлын төлөвлөгөө ямар байгаа юм. За тэгээ нөгөө daily report, weekly report, тэгээ сарын тайлан, жилийн тайлан гэх мэтлэн бүх тайлангуудыг бүгдийн ном ёс орно гэж үйлдэж хийж өгөх. Тайлагнах чадвар маш нөгөө консалтинг компанид ажиллаж байгаа хүмүүсээр давхар орж ирдэг байж байгаа. Мэдээ тайлан бичих л өөр тийм ээ. Тайлан бичих нөгөө нөөцийн тайлан бичих, үрдүнгийн тайлан бичих энэ бол угаасаа геологчдын эзэмших ёстой чадвар. Харин захиалагч компаниудтай бид нар мэдээлэл зөв зөвтэй өгж ажиллаж нэг бид нар зөв зүйтэй хийж байгаа шүү гэдэг ойлголтыг өгөхийн тулд бас ингээд мэдээж ярих чадвар ингээд нэг төвшин зүйлс одоо маш их шаарддаг байж байгаа. За мөн зохион байгуулах чадвар мэдээж оролцсон. Одоо хайгуул анги ахалж явж байгаа нь хувьд одоо компаниудын хоорондох харилцааг одоо грэнд заагдсан зүйл заалт тийм ээ. За мөн ажлаа уялдуулах ингэж холбогдлолтой цаг хугацаа алдахгүй, санхүүгийн хувьд алдагдaltaгүй, зөв зүйтэй, оновчтой шийдвэр гаргаж ажлаа ингэ зохион байгуулахын тулд нөгөө leadership гэж нэрлэдэг тийм ээ. Leadership буюу өдөртөн зохион байгуулах чадвар маш өндөр шаарддаг байж байгаа.